ерөөсөө цэцгийн дүнэлтийн тухай гэдэг ингээд бичсэн ийм одоо хурал болж байна. Тэгэхээр цэцгийн дүнэлтийн тухай яг юуг нь хэлцэх нь бас жоохон тийм тодорхойгүй. 95 дугаар тогтоол бол аль бие ёсоор хүчингүй болцсон гэж ойлгож байгаа. Цэцгийн шийдвэр, их судлалын цэцгийн шийдвэр гарлаа бол автоматар хүчингүй болоод хэрэгжээд явцсан. 95. Тэгэхээр 95 дугаар тогтоолыг хүчингүй болгох тогтоол дахиж гаргах гэдэг юм уу? Гүү юм уу? Би бас тэрийг ойлгохгүй байна. Хүчингүй болоод дараагийнх нь үйл ажиллагаа нь явагдаад эхэлсэн. За дахиад нэг асуудлыг ярихад бол 95 дугаар тогтоол чи өөрөө ер нь эцсийн байдлаар хүчин төгөлдөр болсон байсан хэсэг нь бас тийм байна. Яг гэвэл эрдийн хууль гэж үзэх юм бол нөгөө төрийн мэдээлэл дээр гарснаас хойш 10 хоногийн дараа хэрэгжиж эхэлнэ гэдэг. Тэр процесс дуусаагүй байсан. Дээрэс нь ерөнхийлөгч хориг тавьсан байсан гэд ийм юм яваад байгаа. Тэгэхээр 95-ыг бол дахиж хүчингүй болох тухай юм бол ярихдахгүй байх гэж бодож байна. Хэрэгжиж явцсан учраас. За дахиад энэ эхний хэсгийг аваад одоо тэр аль дүгнэлт хэсгийнхаа хавьд байгаа тий хүлээн зөвшөөрөх хэсэг талаар хилцэхгүй гэд. Тэгэхээр ерөөсөө үндсэн хуулийн цэцгийн тухай хуулиараа үндсэн хуулийн дахиад нэг заалтаар бүх энэ дотор нь байгаа агуулга бүрдэл хэсэг, салшгүй хэсэг гэж бодож байгаа. Бүх үйлбэр хүсэг. Тэгэхээр хүлээн зөвшөөрөх хэсэг асуудлаар хилцэхгүй гэдэг энэ дүгнэлтийн дотор байгаа л бол хилцэхгүй л гэсэн үг гэж харж байгаа. Яг л угаасаа бүрдэл хэсэг, салшгүй хэсэг. Салшгүй энэ дүгнэлт дотор байгаа бүх үг үсэг үйлбэр дүгнэлтийн салшгүй хэсэг гэж байгаа. Тэрийг бас яах вэ? За яг би заалтыг одоо олоод хэлээд үгүй. За ямар ч байсан тэрийг зөвхөн дүгнэлт нь хилцэхтэй асуудал муу юм. Өмнөх тэр оршил бөгөөд тайлбар хэсгүүд нь бол биш юм а гэсэн тийм хуулийн заалтайгаа юу? Тийм. Тэгэхээр яг хөө салшгүй хэсэг учир тэнд юу гэж заасан бэ? Тэр бүгдийг бид нэр тооцох ёстой гэж бодож байгаа. Тийм ч учир магадгүй тэр 9-3-аар хүлээн зөвшөөрсөн бол цаашаа ингэнэ гэж процедур заасан байгаа тий. Зөвхөн 9-3 биш мөн дэгийн тухай хуулийн нөгөө 85 84. Тэгэхээр хүлээн зөвшөөрөх хэсэг тухай асуудлыг нэгэнд хилцэхгүй бол дараагийн тэр шууд хилцэхтэй асуудал руу орох юм шүү. Тэр асуудлууд нь ямар хуулиар юу гэж заасан байгаа юм бэ? Тэрлүүг орох ёстой болов гэж харж байна. Игүүлэн татахтай холбоотой. Тэр засгийн одоо асуудалтай холбоотой нь бол тэртээ тэргүй 95 ч хүчин төгөлдөр бос болоод цаашаа үр дагавар нь гараад ингээд хэрэгжээд эхэлсэн явж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр ямар ч байсан тэр 95-ыг хүчингүй болгох тухай асуудлыг бид нар ярьж болохгүй байна. Дахиж тэртээ тэргүй тэр чинь хэрэгжээд хүчин төгөлдөр цэцгийн шийдвэр шууд гармагц хүчин төгөлдөр болоод хэрэгжиж явцсан. Тэгэнгүүт болгон туяатай холбоотой асуудлыг яах вэ гэхээр бусад тэр холбогдох хуулиудаар нь шийдээд явах бах. Дахиад бид нэр албан тушаалны огцруулах хэсэг тухай асуудлыг энд бол ярих ёсгүй бах. Тэр бол бүлгийн шийдвэр. Тухайн бүлэг өөрөө дэд даргаас нь огцруулах хэсгээ шийднэ. Дахиад их хурлын тухай хуулийн 14 дээр байгаа шиг санаж байна. Шууд бүлгийн шийдвэр нь өөрөө их хурлын чуулган руу орох бах. Тэнд хүлээж авах хэсгийг олон хоороо шийдэх бах. Энд бол бид нэр огцруулах хэсгийг бол ярихгүй. Игүүлэн татах хэсгийг л ярина. Гэхдээ одоо аль хуулиараа яах юм бэ? Нэгэнд хүлээн зөвшөөрөх хэсэг тухай хилцэхгүй юм чинь шууд игүүлэн татах тухай асуудлыг хилцэх юм биш үү? Гэсэн ийм л зүйл харагдаж байна.